За мэцгээ та бүхэнд дэлгэр зүүнний миний үргээ аял зугаалгын сар 9-ний тохиолдол Босо автомобиль компани Alpis нэгтээ оруулж ирдэг фотон болон байк брендийн пикап болон SUV оффроуд англи автомашинуудыг та бүхэндээ Монголын таалбартай хөдөө хэр зам хэр тохиромжтойг бодит туршилт хийсэн бичлэгээр хүргэх бэлэн болсон байна. Бичлэгийн турш хаантай цаарай. Уг загвар гэх юм бол Tunland VS пикап загвар автомашин бөгөөд уг машины мотор гэх юм бол Mitsubishi брендийн 2.0 single туул бодлогтой бөгөөд хурдны харьцаа гэх юм бол ZF 8 шатлалт хурдны харьцаатай байна. Уг машины өөрийнх нь пикап загвар гэхэд их би өөрөө пикаптай байдаг уламжлалт монтаж загваруудыг мэдээж шинжлэхсэн RAM эзлэл явуулсан бөгөөд тэгэхээр энэ пикап загвар автомашин нөгөө нэг арын дэвш хатуу байдаг арын судал зорчигчд бас их тухгүй байдаг хатуу байдаг гэдгийг шинжлээд хамгийн би өөрөө их би рамтай болоод маш их зүйл хэвлэлтэй болоод гараад ирсэн гэсэн үг. Бартаа замын үед гэх юм бол одоо бартаа замын горыг гэх юм бол ар болон урд технологи дүүж ирдэг. Тэр Монголын нөхцөлд одоо хөдөлгөөр та ил зугаалаад маш тохиромжтой таны хэрэглээнд итгэлтэй авах цаг болж гарч ирсэн. Байк брендийн SUV автомобилийн алдарт BJ болон BJ 40 Pro загвартай шинжлэгдэж гаргасан Range Extended EV буюу бензин цахилгаан ус хөдөлгөөртэй уг загвар явуулах юм бол нийтдээ өөрийнхөө мөрний хүчин 541 мөрний хүчтэй бөгөөд уг машины өршөөх хүчин 655 Нм/торкийн өршөөх хүчтэй загвар байна. Уг загварын өөрийнх нь дизайн хийцлэх юм бол газраас тэнхлэг хүртэл үйлдвэрээс 24 см өнөртэй гардаг. Тэгэхээр бартаа зам дээр маш гоё тохирохуйц. Уг машины өөрийнхөө нийтээ тоотол явах рейнж нь нийт үргэлж дээр 1200 км замд болдог бөгөөд цахилгаан цэнгэлтээрээ өөрийнхөө дан цахилгаан бормороо 152 км замыг тоолох хүчин чадалтай. Уг машинын моторыг гэх юм бол 1.5 турбо бодлоготой. 1.5 турбо бодлогоор нэгсэндээ машин дугуйрлах хүрт зарцуулахгүй бөгөөд явдал дундаа өөрийгөө цэнгэлэх генераторын үргийг гүйцэтгэж байна. Уг загвар явуулах юм бол монголчууд нөгөө л хүсээд байдаг бага гэдэг чинь тухтай явдалтай жив шиг хүчтэй гэдэг яг загварыг бил болцсон загвар аимшиг. Байк BJ 30E загвар нь 1.5 турбо бодлоготой бөгөөд хибрид корс гэдэг гэсэн. Уг машины өөрийнхөө нийт өршөөх хүчин 685 Нм/торкийн өршөөх хүчтэй. Үндсэн явдлын 6 гаруйтай 6 гаруй шилжилтээр үндсэн дугуйн 4VD буюу 4 дугуй зэрэг хөтөлтөөр яваараа ялцчихв. Монголын их хотын хэрэглээнд чанар ган хөдөө зам итгэлд авах үз. За явсараас одоо ичсэн гурван машин дээр сайхан эйлстэй гурван машины тестлээ ревьюлэл бас их гоё. За BJ 30 загварын хувьд гэх юм бол за ерхий бас нэг хэлж тийм ээ. Ер нь концепцнолыг байсан аялал болон аяллаа зөвлөлтөөр хөдөлгдсөн машин яг нэг гоё технологи бас байдаг. Суудлын хоёр төрөлд оруулдаг, араас урагшаа, хойноос урагшааг оруулдаг. Тэрнгээр бас хөөрхөн. За одоо ямар ч юм явж байгаа замууд л гоё шавар өстэй таарч байна. За тэр машин бас өөр тесттэй явж байна. Уг машин одоо ингэж жолооч төвч байгаа мэдрэмжийн хувьд гэх юм бол яг нэг гоё надад хамар сард хурдын хамар өдрөл яг нэг гоё жип онцсон шиг жипний мэдрэмжүүл хангалттай өгч чаддаг SUV. За ерөнхийдөө хэмжээ дэмжээний технологитой барагцлаад байгаа сүүлийн үеэр авдрахтай адилхан том өстэй загвартай том өстэй хэмжээтэй. Одоо энэ дэр явдлаа бормос хэлдэг snow за санд за шавар ус тэгэл спорт болон тэгэл эко комфорт гэсэн 6 км.
Уг 6 шиг модуудын шилжилтүүд үнэхээр яг мэддэг үз маш гоё ажилладаг. Зүгээр комфорт үедээ явж байгаа машины явдлага зөөлөн байдаг. Хаа заавалчтай яг гоё явцдаг. Дөнгөд сноу болон ч юм уу за шавар дээр тэр онгодог машин явтал хүчин чүт шал өөр болоод тэр чинь хүч авалтууд нь хаас гişлт шал өөр болж байна. Тэрийг дараа дугуун ажиллаад маш гоё шилжиж байна. Дөнгөд аваад. Зээмс тийш байгалийн явдлын нэсчээ гоё нөө нэг ярьдаг. Сайхан яг гоё борооч бас таарч юм. Самбал яг гоё наа. Тэрс нэг жоохон төрсдгийг бас нэг шүү. Бицаан хэмжээний аялал бодит төсөлтөд ревю виз аялал ер нь маш гоё сонирхолтой болж байна гэж бодож байна. За тэгээд нэг жоохон цаанаас нэг зам дээр байгаа нэг жижиг шавар тааралтай бол 30-ыг оошно жоохон дөрөв дугуйн ажилтдаг. Диплог байхгүй үедээ ч моос бүндэрч байхгүй үедээ ч зүгээр яхаа дөрөв дугуйн ажилтнаас ямар байх нь хараа. Өөр яг энэ загвар явуулах юм бол ерөөсөө яг нэг шавар дээр байсан загвар. Ана 100-ны дугуйтай. Өөрийнхөө зүгээр 10-т сток болтой ямар нэг илүү тэмдэг болон шаврын дугуй байхгүй. Тэгсэн юм шавар яаж мэдээ чам бас их сонирхолтой гэж бодож байна. За тэгээд шаврын бичлэг байсан юм таарах юм бол хэд хэд бичлэгээс таарах машины бүүстлээс харуул яаж гэж. Яг пикап машин бол угаасаа эрэгтэй хүнд бол яг нэг иршүүд мэдрэмжийг өгдөг. Иршүүд тусдагтай угаасаа яг л цэвэр эрэгтэй хүн зөвхөн зах машин гэдэг. Мотоныг тонлаанд бие хийсгээд одоо энэ загвар нь өөрөө номтой болгоод гарч. Энэ пикапуудын энэ жоохон хатуу байгаа гэдэг юм аа мэдэн тий. Тэрийг шийдлээд маш гоё болоод ирсэн. Тэгээд бидний ямар ч нэг аялал бол маш гоё сонирхолтой байж байгаа. Орчин мөрчин гоё энэ бороо ороод бас энэ дээр харж тий. Монголын менталтай бас ихэр гоё. За тэгээ явж байна. Гой үгүй нэлээд шивээр тийм хэмжлэн юм хүү замууд дээр явж байна. За тэгээ яг бас энийг санаад бас нэг 50-аад гэх юм даа. Явдлын үед маш гоё. Пикапын л нөгөө нэг номтой байдаг ачааны тий одоо хар хэлгээр одоо нэг ачааны чип гэж ирдэг. Хөлтэй хөдөлтэй машин бол тэр бол зөвхөн бүр шийдлэгтэй байна. Амар гоё зүйл. Юусэн яг нэг цэвэр нэг ирчүүд моторын чимээ хүчтэй тэгээ нэг тухтай. Дээрээс нь чи өөрөө уур болон арт технологи контролсон. Моос нь 2-4 гэл. Тэгээ хөндрүүлсэн. Тэгээ дээрээс арт технологи. Тэр яг бата зам дээр зүгээр биш шүү пул гэж бодож байна. Маш гоё. Ерөөсөө л яг цэвэр азраг мэдрэмж. Ерөөсөө бидний нэг Raptor болон Ram TRX-д ямар мэдрэмж авдаг тэрийг л яг эндээс хангалттай байна. Хэмжлэн үнэхээр гоё болчихжээ. Ерөөс ийм машин үнцэг хүн бол яг нэг юм шороо бартаа замаар л угаасаа хазлахгүй гэж байхгүй. Шавж гараа орохгүй гэж угаасаа байхгүй. Ялангуяа ирчүүд мэдэнд яг тийм зүйлийг үүсдэг тэр гоё нэлээд ялгардаг. Тэр мэдрэмжийг бол яг уг зөвлөлд үнэхээр хангалттай болж байна. Маш сонирхолтой. Салааны хийсэл дүү бол үнэхээр гоё. Машины хүчил үрийг алж гэж тэр одоо гормод нь зүгээр ингээд комфортер байгаа. Зүүн ядлын горомтой. 6-7 горомтой. Зүгээр комфортер байгаа явж байгаа гэсэн юм байна. Мэдээж эдний горим шилжлүүд маш гоё ажилтдаг болсон. Тэр ялт ч юу одоо яг нэг том давуу тал нь юу вэ гэхээр одоо энэ баруун ч юм уу Япон ч юм уу техникаудаас гэж байгаа юм одоо яг хөлтөд пикап гэж ярьдаг гэсэн. Гүйцэтгэл болон чанарын хувьд бол ялгархааргүй маш гоё л гараад ирсэн. Энийг л ерөөсөө би байнга л яваад байгаа. Яг нь ерөөсөө болтой байдлыг юм чинь энийг л байнга хэлж байгаа. Бидний ямар ч явсаар л энэ бас ингээд тараа ингээд замын дуушаад байдаг мэдлэгүүд дүрсэнд тааруулж байгаа замын душ машин дээр хэвүүлж байна. Энд ард тавьж байгаа. Яг энэ Монголын тал Монголын хөдөлгөөнд бол үнэхээр гоё байдаг. Замны зүйлээс бас үнэхээр гоё баялаг байдаг. Үзэж төгсдөг үйлдэл байдаг. Тийм ямар ч бидний бол ингээд явж гин машинуудаа тестэлж гин машины дуушаа ингээд бодит тест төстэй байдаг харуулсан. Гадаа яж бас бороо ороод бас сайн байна гэсэн.
За тэгээ үргэлжлүүлээд идэл хамтдаа. Одоо энэ харагдаж байгаас нь шороо болон тал зам дээр ингээд одоо яг онгод жолооч төрж байгаа мэдрэмж юм бол одоо нэг джип машин жилдээ одоо тэгээд нэг моторын чимээнээс ахуулаад за нэг хөнгөрөх чимээ дугуй аягүй толон чимээгээ зорж ирдэг. Жолоочдыг төрж байгаа мэдрэмж юм бол яг нэг цахилгаан седан машин унтсан яг нэг гоё зөөлхөн машин унтсан шилдэ шороон дээр явдлаа. Жохон дэвсээ гიშгэхэд бол ямар ч асуудал байхгүй бараг худалч бараг энэ шороон зэвэр тоо усрын шаардлагагүй явчихсан. Тэрнгээр бас нэг жолоочд маш гоё мэдрэмж өгч юм. Дотор бас сууж байгаа хүмүүст гоё тахтаа мэдрэмж өгч юм. Өөрөө мэдээлэл нэлээд өндөр 24 сая гэдэг чинь нэлээд өндөр баг машин. Тэр юм шиг дээрээс ирдэг. Тэр нэг завын бор зам юм бол жижиггээр даваа, жижиг новон даван, жижиг нухцаан байх гэсэн үг учрахгүй. Тоонц гişг шаардлагагүй юм чинь. Тэгэхээр ялтч удаа сүүлийн үеийн технологи маш гоё болсон. Технологи нөгөө бас тоо шилжлээ гараад ирсэн. Ялангуяа одоо E-range гэдэг ийм цагтар. Тэвнэр мэдээлэлд байгаа нэг EV болон GR цагтар ногоон дугаараар гарч байгаа. Ерөнхийдөө машины хэрэгцээ болон машины зорилго бол угаасаа яг тийм өсдөг тийм ээ. Хоттой хэмжээтэй их хөдөө уснаар одоо ч юм уу үйлдвэр хөдөөгээр гараа хэлээд ихтгэл даах үз. Тийм үйл өсдөг одоо манай BJ40 E-р цагтар бол ялтч юм монголчууд хэрэгцээ нь бүрэн нийцэх үз. Тэрийгс манайхаа маш сайн ойлгомжтой. Тэгээ би ч өөрөө анхны машин л өөрөө Япон машин л тэр чигээр дагсан. Япон машин седанаас хүртэл тэгэл юу хүртэл SUV хүртэл тэгэл удаа явчих. Япон машин ямар үдгийг маш сайн мэднэ. Гэтэ одоо энэ сүүлийн технологи, шинэ технологи шингээс олон сайжруулсан өдрөөс өдөрт үйлдвэрлэлийн явуулчаа сайжруулалт хийж байгаа. Хятад машинууд бол тэгэхээр хятад гэдэг нэршил дээр л одоо муу хятадын ингээл уулаад байгаа болж ялтч технологи бол хол хайцаа. Энэ дээр л одоо яг унж үтсэн, туршиж үтсэн хүмүүс л ялтч бол угаасаа 100% марах санал нийлнэ гэхдээ. Тэсээ одоо яг тэр машин муу, энэ машин сайн гэдгийг бол хэлээд гол зорилго шүү дээ. Би эсвэл яг гоё технологи шинжилэл гоё зүйлсүүдийн хэрийн гоё байна. Бодит ревьюээр одоо яг жолоодлогоор өгч байгаа гэж гоё байна гэдгийг хэлээд байна. Живэглэлтэнд өөрийг зэрэгэлдэг 1.5 тур бодлого яг генераторын үүрэг гүйцэтгэдэг. Бензин тодорхой хэмжээний хувьас доош оронгод өөрөө бензин мотор нь ажиллаад цэнэг нь өөрөө доош оноодрангууд бензин мотор нь ажиллаад өөрөө явдлын өөрийг цэнгэлждэг. Тэр нь тэгээд өөрөө 60 км цэнгэлждэг. Тэр нь маш гоё технологи. Дан цэнгэлж залгаа цэнгэлж явж болох нь хоол замд явхад хүртэл бензин байхад явдлын өөрийг цэнгэлж цэнгэлээд өгөөл. Тэгээс нэрэл машины дугуй хүч зарцуулдаг 100% урд ард байгаа цахилгаан мотор гарна гүйцэтгэн. Энэ дээр байгаа 1.5 тур бодлого мэдээж яг нэг бензин мотор байгаа учраас яндан байгаа. Тэгэхээр тэр нь бол юу гэдэг яг нэг бензин машины мотортой машины гүйцэтгэх шиг биш зүгээр яг явдлын өөрийг зэрэг генераторын өөрийг гүйцэтгэж байгаа учраас энэ өөрөө эко машин. За ямар ч өнөөдөр бидний ингээ явсараа нийтдээ бараг 480 км замыг туулсан байна. Ямар ч энэ удаагийн бичлэгээр бол бидний яг гол зорилго гэсэн зуны аял зургаалын дэлхийр сар ирсэн байна. Яг тэнгуүтэд байна. Авса автоматик компани оруулдаг байк болон тунлаан пикап бол SUV оффроуд завир автомашинууд байна. Яг нэг зуны аялал хөдөө хэр замд яг гүйцэтгэх хэрвээ, кемпинг хийх хэрвээ гэдэг бас
энэ удаагийн бичлэг та бүгдийг хүргэлээ. Бичлэгийн дундуураас яг энэ гурван машинтай бийж гурван нийлж яг бодит ревью хийгээд та бүгдийг машины технологийн хамаасны шинжлэгдсэн онцлогуудыг тайлбарлаад 40 их юм бол одоо рейнж гэстэй шинэ технологи гараад ирсэн байна. Пикадрыг бол нэг уламжлалт байдаг нэг нумтай хатуу пикапыг бас шинжилээд үнэхээр гоё болоод ирсэн. Миний хувьд маш гоё комфорт болсон байна. За BG30 бол яг нэг аял болон кемпинг хийхэд ялангуяа монголчууд хэр тохиромжтой вэ гэдгийг та бүгд ямарсан удаагийн бичлэгээр хүргэлээ. Тэгээд дараагийн бичлэг дугаарыг бид бас хийх болон дараагийн бичлэг дугаар төрөх юм бол одоо яг Тунланд BS болон BG40 бороо энэ хоёр өөрсдөө оффроуд англи оффроуд зориулттай автомашин учраас дараагийн бичлэгээр илүү гоё бартаацсан, илүү шавар шахаад бас та хэвээр тест драйвыг бодит ревью хийж хүргье. За тэгээ бичлэг дууш хамлсан та бүгдтэй баярлалаа. Моса Motors